Hi guys, өнөөдөр бонор тавтамар. Өнөөдрийн topic гэхээр хөдөрний амьдрал part 2. Тэр 12 сарын 12 сарын хэднээс жилээ 1 сарын 19 хүртэл амрын штэ. Тэр амралтаараа хөдөө ирсэн одоо ясчин. За одоо юу гэж боллоо. Жин хойны голох цэг байгаа. Инээс голох чинь. Я одоо энэ хавтын мат яа инүүгээр ингэж гулгнаа. Одоо манай дүүний нүрээ уужин өглөө босоноор байгаагүй. Одоо уг ингэ төмбөнгөөр гулгадаг байхгүй юу? Угаасаа part 3 дээр гарсан төмбөнгөөр гулгана. Тийм. Одоо энэ part 3 дээр нүсээ өгөө гэхээр би ингээ part 2-ыг хийсэн чи амар муухай болчихсон. Тийм болохоор би part 2-ыг устгаа ахаа part 2 хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ахаа гулгаа би аавынхаа том цав зүс. За миний зам энэ. Болоо. За одоо би шууд энэ миний зам байна амар гоёгаад яа ингэж юм гоё. Энэ хонхоц байгаа энүүгээр яв нөө худлаа нөө муухай ойлч юмсан ойлголтаахгүй. Манай дүү энэ хараа энэ чаргаар гуулаа. Ийм том чаргаар. Би юм жоохон чаргаар болоод байгаа. Одоо зүгээр. Энд чарга бишээ зүгээр юу штэ. За одоо би болцоо. Энэ жоо угангийн хөлөө өрөөд явдаг болохоор жоохон чарга болохоор болохгүй. За явсаа. Үй. Амар газарцаа. Сак. Тэ анда. Зя. Миний камерыг юу асч гин. За одоо сэнгээ. Саст амар ойртон тийм үү. Амар ясан шороон дээр гараа шууд амар өчтөг ахгүй юу. Тийм болохоор шороон дээр гараа би уцаа алцах гэд. Яах. За ёо. Нэрдөө ёо. Амар. Ой. Бэж. Одоо энэ дэр ингэ зүрх. Сая би хадмаар сосцоо. За яа хийдэх вэ? Энэ бол амар гойдол явж. Сая л амар хүчтэй аваасаа явж. За. Оба. Саада нэг голгоо. За голгоо. Хөөе манай хамаатны дүү. Энэ замаар чи голгодаа. Энэ нэг зам бод. Голгодаа харин хэлээ голгоцсон. Би гэлээрээ шүү дээ. Зогцоо. Ёо. Амар орж ирлээ. За чамаа хараа. За ёо. Одоо энэ том чаргаараа хулахаар энээс л аим хүчтэй юм ингээ бодтоо та нар. Амар. Одоо жоохон урлаар бичээ. Сая би ингээ засан дээр голсон чи баахан хувцсан тэр амар нороод тийм орж ирж хамцаа шилжээ бэж гин. За тий одоо энэ одоо 11 10 54 болж байгаа хгүй 11 бутгаж байгаа болохоор энэ дэв минь уулаа. За энэ дэв миний манай их Америкаас очиж өгөө тий би амар хууж байгаа. Энэ дэв Арта ийм амар энэ нарта ашлаа за тэгээд 11 цагаас энэ ямар дэвс миний 11 цагаас уул ил ашигтай байдаг. Болчлаа. Тэнцвэс энэ ямар амтгал тийм жоохон чассан болол байгаа мэдээлсэн дараа тэрнээс намгаалаад жоохон сүв уудаг. Ингээд би гэрэн цэвэрлж эхэлсэн. Тэгээ манай ид бол гадаа гарсан байсан нөөний одоо хонь бэлчиж байгаа болохоор хонио бичээгээд тэгээ бас ингээд борлын идэртээ хэвэг гүйжсэн. Тэгээ одоо гэрэн цэвэрлээ гал тоогоны юмнууд цэвэрлж байгаа. Тэгээд ингээд аян салбидаг бол айгүй амар ингээд нэг удаагийн салбидаг юм л олон юм ашигтай бараг аяг тавгаар чинь айгүй гоё салбидаг. За тэгээд цаанаа заатураа угааж байна. Манай заатур амар хэцэмсэн. Тэгээд заатураа угаасан. Тэгээд янз бүрийн айгүй хийсэн галт хонд ойр тэгээд одоо энэ галт хонд юм хийгээгүйсэн. За ингээ хогоо шуудаж ихсэн. Ойр төрөөсөө гэртээ их цэвэрлэгээгүй дандаа ангидээ нөөний хөөсний баяр гэж цэвэрлэгээдэг. Тэгээд ойр гэртээ цэвэрлэгээгүй их цэвэрлэгээсэ. За тэгээд энэ бол ойр гэртээ ингэж
гоё цэвэрлэгээгүй байсан. За манай ээж ийм гоё талах хийсэн. Манай ээж өмнө нь бол ийм энгийн талах хийдэг байхгүй. Одоо л ийм үзэмтэй байсан. Айгу гоё хийсэн. Энгийн талахтаа ярихааргүй юмсан. Тэгэл энэ жоохон түлээсэн. Гэтэ миний ээж хийсэн болохоор хаман гоё амтайсан. Тэгээ энгийнхтэйгээ ярихааргүй гоё амт болсон билээ. Би үзэмд дургу байхгүй. Тэгээ үзэмтэй муухай гэж айгу гоё амтай билээ. Тэгээ айгу манай жир нь бол цагаадаг эдэнэс гадаа ийм гоё бас юм гоё таалах хийдэг байхгүй. За одоо би өдрийн тэмдэглэлээ бичээн. Би өдөр болгон өдрийн тэмдэглэл бичдэг. Та нар маань бас гоё өдрийн тэмдэглэлээ бичээрэй. Миний бичлэг дуусна таамаг байлаа. Тэгээ лайк болон subscribe дарахаа буу мартаарай. Хэдүүлээ маш гоё олоолаа болоод тэгээ гоё сонирхолтой бичлэгнүүд оруулна. Тэгээд лайк болон subscribe дарахаа буу мартаарай. Баяртай.